намайг хүрэл зоожийн номын суд гэдэг. Би Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн ам гуруулан амьдардаг. Одоогоор санхүү салбарын ахлагаар ажилладаг. Анх 2020 оны 11-р сард карантин болоход өөрийгөө хөгжүүлэх ямар сургалт байна хайж агаад Момед агентлагийг олж мэдчихсэн. Ингэснээр Момед агентлагийн 1-2 дугаар шатны сургалтанд хамрагдсан. Энэ сургалтанд хамрагдаад цаашаа гишүүнчилж бас ажил авч орлогожиж болдгийг мэдээд түүнээсээ цаашаа гишүүнчлээд одоо хүртэл ажиллаад явж байгаа. Одоо 1 жил болох гэж байна. Би хуваараа бизнес эрхлэгч эмэгтэй. Надад хуваараа бизнесээ эрхлэнгээ хажуугаар нь хамт олонтой болж танилын хүрээгээ нэмж дээрээс нь өөрийгөө хөгжүүлэх нь Момед агентлагт байгаагийн хамгийн давуу тал гэж бодогддог. Манай санхүү салбар одоогоор 15 гишүүнтэй. Бизнесийн байгууллагуудын хувьд бол хамгийн чухал зүйл бол санхүү татврын тайлан байдаг. Санхүү ялангуяа жижиг дунд бизнес эрхлэгч нарт санхүү татврын тайлангаа гаргуулах найдвартай гэрээт нягтлангууд маш чухал байдаг. Би өөрөө ч гэсэн хуваараа бизнес эрхлэгч хүн. Тэгэхээр гэрээт нягтлангуудыг хүмүүс танилын сувгаараа янз бүрээр хайж олдог. Танилын талаараа олдог, сошиал сувгаар хайж олдог, мөн янз бүрээр л хайж олдог. За энэ нь эргээд найдваргүй эрсдэлтэй тайлан гаргуулах нэг үндслэл болдог. Харин Момед агентлагт бол бид нэг хамт олон баг бүтнээр ажиллаж байгаа учраас та бүхэн эргээд буух эзэнтэй буцах хаягтай гэж монголчуудын хэлдэг шиг ийм найдвартай санхүү татврын тайлангаа гаргуулах боломжтой байдаг. Ингэснээр та нэг хүний цалингаар нэг баг хамт олныг авч ажилуулж байгаа нь давуу талыг үүсгдэг. Мөн би энийхээ ажлыг хийж байгаа ажлыг хянаад явдаг учраас маш их давуу тал болдог. Ингэснээр манай Момед агентлагийн харилцагч өдөр эрх тусам нэмэгцээр байгаа. Манай гэртээ сууж байгаа эхлэн бодогч мэргэжилтэй ээж нарт манай Момед агентлаг үргэлж нээлттэй байгаа. Та бүхэн маань гэртээ суугаад гэрээт нягтлан хийгээд орлогожих бүрэн боломжтой шүү. Та бүхнийг урьж байна.